17 дахь өдөр. Дэллүүний тухай сургаалт үлгэр. Луг 8:16-аас 18. Хүмүүс та нар гэрэлдэн лүг битүү савн дотор юм уу? Орон дор тавьдаггүй биз дээ. Харин бусдад харуулахын тулд ил тавьдаг. Хүнд дараа үзүүлэх юмыг нуухан зайлшгүй. Үүний адилаар ертөнцийн эзэн олон нууцаа бидэнд хожим тайлж өгнө. Сургаалыг хүлээн авах дуртай хүн илүү ойлгож чадна. Харин дургүй хүний санаанаас урдын авсан өчүүхэн ойлголт нь ч алга болно. Багшаа, ээж дүү нар чинь тантай уулзъягээд гадаа хүлээж байна. ертөнцийн эзний сургаалыг дагсан бүх хүн мөнхийн ээж дүүнэр минь болно. Арван дахь өдөр. Би юу нууж байна вэ? 17 дахь өдөр. Би бүхний гэрэлд гаргахыг хүсэж байна уу? 17 дахь өдөр. Би Бурхныг ямар хандлагатайгаар сонсож байна? 17 дахь өдөр. Би сонссон зүйлээ яах ёстой вэ?